Энэ уур болохоор юу Airlight 13-тай 95-аагаа бодвол арай жоохон урт, арай жоохон уян гэсэн үг байхгүй. Тэнгууд үндсэн айн яваад энэ үн дээр сетапнуудаа холбоно. Сетап нь болохоор ерөөхдөө энэ үзүүрийн нэг ринг байгаа. Эндээсээ ерөөхдөө явна гэсэн үг байхгүй. Индикатороо шууд ингээд бүтэн типтэй ингээд явчихна. Индикатор гэдэг нь болохоор ерөөхдөө мөнгөтэй оцснууд байхгүй. Тэр нь усныхаа дээгүүр өнгө нь ялгаж харагдана гэсэн үг байхгүй. Живэд татж байгаа үгүйг нь л мэдчихэв гэсэн. Энэ холбоос ч юм байгаа шүү дээ. Энэ цанглаач ерөөхдөө яг эндээ ирэх хэрэгтэй байхгүй. Үзүүрийн хэмжээний. Тэгмэл энийг одоо хэдүүл ингээ хорооч. Шүү явуулна. За яа. За ерөөхдөө ингэж авчихна гэсэн үг байхгүй. Эхний когцан дээр. Тэгээд эндээсээ дахиж нэг таслана гэсэн үг. Тэгээ энэ дээр болохоор ерөөхдөө нэг микро рингүүд гээд занглаа хоорондын юм юу байх. Энийг ерөөхдөө хийчихдэг их давгүй. Дараа нь үзүүрийн типэдээ солиог чинь шууд занглаанаас шууд ингээ рингнээс шууд дахиж шинэ холболтоо хийчихнэ гэсэн үг байхгүй. Уцаа бүдүүрүүлэх үү нарийндуулах уу гэдэг. За ер нь одоо энэ чинь ингээ рингээ хийсэн байгаа шүү дээ. Тэнгууд одоо эндээсээ дахиад типтэй явна гэсэн үг байхгүй. Эндээс ч юм болоо одоо типнийхээ уцнуудыг одоо 4x юм уу 6x ч юм уу 4x 5x болох юм уу ерөөхдөө тэгхтэй ерөөхдөө энэгээрээ солилцоход ерөөхдөө амар сатурн хоорондын залгаа хийснээс рингнээсээ таслангууд дараагийн залгаа хийж хордон тэгээд дахиж мултрах магадлал айгүй бага болчихно гэсэн үг байхгүй. Типт нь занглагаараа зарим типт ч ер нь тавьчихдээ шүү дээ. Ер нь тэр нь байхгүй болно гэсэн үг байхгүй. Тэгээд ер нь бол занглаа хоорондын зайн 50 санж гэж ерөөхдөө ойлгох чинь тэр нь 50 санж гэдэг нь болохоор тэмцээний гол дүрмж нь болохоор занглаа хоорондын зай 50 санж, дэгэ хоорондын зай 50 санж байдаг байгаа. Яа одоо энэ дэрийн типтэй залгацсан. Типнээс ийшээ 50 санж гэдэг ингэсгээд авч. Тэгэхээр чинь нөгөө үзүр нь занглаа энэ авд ирнэ гэсэн үг байхгүй. Тийм л энийгээ энэ чинь занглана. За би ер нь ингээ хоёроор зангидчихаа. Тэгээ битүү колцоогоо нэгтлийн үзүрэн таслана гэсэн үг. За ингэж байж энэ салаанаас ч ингээд ийшээ хоёр нефтний зай гарах гэсэн үг байхгүй. Доотлогт нь болохоор арай жоохон хүнд толгойтой том неф гэсэн үг. Тэрүүгээ энэ чинь доотлолтоо хийгээд тэгээ дээдлэлт нь болохоор дрофтоо болохоор арай жижиг хийнэ. За ер нь ингээд нефээр засчихад одоо ингээд ерөөхдөө бэлэн боллоо гэсэн үг. Шууд одоо типтэй утсан жоох. Шууд типтийг хийхдээ бол типтийг шууд хийж болохыг болно. Гэхдээ энэ лидер утсаа болохоор ерөөхдөө жоохон бүдүүнээр хийсэн дээр байдаг байхгүй. Ягаад тэгэхээр энэ чинь хамгийн их ачаал авах хэсэг болохоор арай бүдүүн 4x ч юм уу 5x ч юм уу ерөөхдөө ингэж хийж болно гэсэн үг байхгүй. Энэ болохоор дараа чи явц амар болохоор биш шууд ингэж юугаар хийгдэн. Энэгээр ингэж хийгээд байгаа. Энэний уур болохоор 95-тай. Нифэндээ энэ уур нь болохоор нифэн дээр ч болно, драйвлаа дээр хэрэглэсэн ч болно. Тэгээ ерөөхдөө стандарт нормал хэмжээ гэсэн үг байхгүй. Эндээсээ илүү бүр илүү гоё мэдрэмжийг авъя гэх юм бол энүүгээ үзүүлэлтийн өвшөө илүү нарийнсахнаад гэсэн үг байхгүй. Наач нөгөө гарын эргүүлж байгаа тийм. Нөгөө гарынх нь эргэлт нөгөө хойшоо гүгээд байгаа учраас зөв харуулах юм бол жоох өргөл харагдж байгаа юу. Авж байгаа бүш нь. Энэ ерөөхдөө энэ төгжээг хаавна. Тэгэн гутаа гаргаж ирээд нөгөөд шаруулж хийнэ гэсэн үг байхгүй. Энэ чинь их солигддгүй юм биш үү? Самс ингэ хийгээд үсээ солигдчих уу? Магадaltaй. Ийм би бэлж байгаа. Заах. Төгжигээр аваад төгжээ аваад тэр голын нэг боолч хэлбэртүүд юу гэх юм бэ? Үзэн одоноос нь юусэн шариг штэ тий? Тий, ер нь шаргийн эргэлтийг нь нөгөө тийш наруулчих байгаа юм. Ер нь бол флайч спиннинг ч ерөөхдөө хүн чин ерөөхдөө яг зүүн гартаа хүмүүс нь зүүнээрээ баруун гартаа хүмүүс нь баруунаараа байраас очиод их аятайхан байдаг шүү. Эхнээс нь. Тий. Би бодлохоо баруун болохоор зөвхөн баруун талаараа барина гэсэн үг байхгүй. Тий одоо нөгөө флай спиннинг гэж гэсэн тий. Баруунаараа барих болохоор зүүнээрээ хураад сурхал юм байлээ тий. Тэг спиннинг гэж гэсэн адилхан тэг засах хэрэгтэй байхгүй. Тэгжээж ерөөхдөө яг үндсэн спиннинг гэсэн кастинг хийж байгаа шүү дээ тий. Шидэж байгаа шүү дээ. Тэр шидэж байгаа юм яг байндаа хөрөхийн тулд зүүнээрээ шидснээсээ баруунаараа шидэхэр чинь яг нөгөө банд очих магадлал айгүй өндөр байгаа байхгүй. Тэр флай нөгөө энэ лайн байгаа шүү дээ тий. Лайн ерөөхдөө нөгөө бүдүүн байх тусмаа ерөөхдөө салхинд хийсэх магадлал айгүй бага байдаг байхгүй. За. Тий. Тэгээд нөгөө нэг драйв флай ч ерөөхдөө нэг үндсэн лайн
бүдүүн байдаг нь болохоор ерөөхдөө иймэрхүү нэг салхитай үед ерөөхдөө шууд чигээрээ явах нэг салхинд нөгөө нэг баланс алдах юмнууд ч ерөөхдөө бага болчихж байна гэсэн үг байхгүй. Тэгээд уурыг ерөөхдөө нэг хамаа намааг газар тавихгүйгээр зөвхөн эн чинь өөрийн чинь л хэрэгжилж байгаа юм чинь тий. Ер нь бол босоогоор нь тэгээ эн чинь санаандгүй ямар нэгэн байдлаар хүн чинь машины хаалганд тавьчуулах эсвэл унаагаад ингээд доороо тавингуудаа санаандгүй хоошоо явахдаа үзүүрээ гიშгэж хуглах. Тэгээд энэ лайнаг гүйлгээд дараа нь татахтаа үзүүрээ хуглах. Тиймэрхүү юмнууд ерөөхдөө айгүй их байдаг байхгүй. Тийм болохоор энийг зөвхөн одоо ингээд энэ доор ингээд лайн чинь ингээд бот байгаа шүү дээ тий. Чөлөөтэй. Тэгэн гутаа эндээсээ ингээд барингуудаа лайна зөвхөн ингэж авах ч юм аль эсвэл тэг хөөхөн маркер. Аль эсвэл энэ доор нь огт нь эндээс барингуудаа ингээ хоголсон байхаа тий. Тий. Тийм магадлалыг өндөртэй байдаг байхгүй. За одоо тэгэл үндсэн нөгөө кастингаа одоо хийн шүү дээ. Дан лайнераа эхлээд ерөөхдөө соцсон дээрэгдэн шүү. Лайн хоорд нөгөө типтэй залгаж байгаа шүү дээ тий. Ерөөхдөө метр сетэргээ залгаж байгаа шүү дээ тий. Ерөөхдөө тэрнийхээ үзүүрт нь маш хөнгөн нэг дэгээгүй хоос юм хийгээд ерөөхдөө данхнаасаа ингээд кастингаа хийгээд суучих юм бол нөгөө дараа нь загсчлахтаа үзүүрд нь драй өгөөшөө хийж байгаа шүү дээ. Өгөөшөө их чинь өгөөшөө нөгөө ямар нэг юм занган зоохгүй тэр өгөөшөө алдахгүй магадлал ерөөхдөө өндөртэй байдаг байгаа шүү. Өндөрсөн. Тэгээ усан дээр бол ерөөхдөө усгалж ийш байгаа шүү дээ. Тийм болохоор драй өгөөшөө би усныгаа ийшээгээ шидэн гутаа утас чинь ингээд өгөөш чинь доошоо явж байгаа шүү дээ. Тэгж яах чи ямар нэгэн тохиолдолд энэ үзүүрийн наатлын утас чинь наашаа гарна шүү дээ. Төрлөө явангуудаа нөгөөтг ингээд зангуу шиг чирээ өчтөж шүү дээ. Тийм болохоор нөгөөтг нь тэр хооронд бас нэг жоохон тий. Тэрүүн дээр нь жоохон ингэж жоохон дээшлүүлнэ энэ үзүүрийн нэг хойно сул явж байгаа лайна. Гэт ингээ каст гэж урагшлуулна гэсэн үг байхгүй. Одоо ингээ харангууд чинь үзүүр нь ингээд эргэж байгааз үзүүрээс хараа. Үзүүр ахынаа юу вэ? Тэнгууд энэ хааж шав гэдэг гоц. Хаана инхээр ингээд шав гэдэг гоц. Тийм л чи ингээд гойслуулахтаа урагшлахтаа ингээд огцом татаад байна гэсэн үг байхгүй. Тэр чинь үзүүрд ч байгаа үгс чинь дахиж оролцолдох тийм нэг магадлал айгүй өндөртэй. Тэгээд хойно тэгээд дараа нь болохоор таталтаа кастаа сурна гэсэн үг байхгүй. Тэгээ бүр хол явуулна гэсэн үг байхгүй. Дараа нь чи каст байгаа шүү дээ тий. Ерөнхийдөө энийг ингээ хийчихсэн. Тэгэхээр ерөнхийдөө нэг эхэндээ хүмүүс чи хийхтэй байгаад дээ. Зөвхөн бугуугаар ангид идэг байхгүй. Ингэхгүй. Шав дуурахгүй. Ингээ зөвхөн тохоо хөдөлж байгаа байхгүй. Зөвхөн ингээ тохоогоор энийг хүн чи ингээ 2 цаг 1 цаг нэг иймэрхүү байдлаа цагныхаа байрлал ингээ сайн ажиглаад за би эхэндээ өөрийгөө аягүй бодож ийн гэд байсан чинь би чинь зөвхөн зүгээр л ингээл аягүй болохгүй буруу техникээр сорцсон. Тэгэн гутаа яг нөгөөдгөө сорцсон чинь нөгөө техникийн алдааг жоохон засан штэ. Тэгэхээр нөгөө өмнөхөөсөө арай илүү хол шидэд байгаа байхгүй. Огцом биш, огцом тоо тань. Ерөнхийдөө энэ кастыг хийгээс очиж штэ тий. Тэгэн гутаа өгч. Одоо зөвхөн энийг ингээд сорчж байгаа штэ тий. Одоо энийг энэ чинь ингээд зөөлхөө ингээд. Ингээд сорчин. Тэгэн гутаа дараа нөгөө ингээд татдаг кастингаа хойшлохтой уцаад гутна. Эхлээд нэгтлэгөө суучих. Хойлонгийн зэрэг суухгүй. Эхний ээлжинд одоо ингэж байгаа штэ тий. Одоо энийг ойлоо ингээд суучихж байгаа штэ тий. Тэгэн гутаа ингээ хоошоогоо татаад ингээ суучих. Хойшлуулахтаа энэ гараад татаад гэсэн. Тэгэн гутаа чи одоо ингээд ингээ суучихж байгаа шүү дээ тий. Тэгэн гутаа хоёр талгаа кастик. Одоо эндээс одоо тэр машин хөтлөж идэх байлаа. Тэгэхээр одоо энэ лайн чинь жоохон богинодох болохоор энэгээ ингээд доороо ингээд тий, 7 дугаар ингээ физик хичээл авахгүй нөгөө энэс татах хүч. Тэгэхээр энэ утаснууд чинь ингээ шулуу явж байгаа. Ингээ дан шулуу явж байгаа зү.
Ингээд доот яруулаа мэдэрч байгаа шүү дээ. Уурч ингээд энэ дээр так гэж мэдэрч байгаа шүү дээ. Энийг ойлгох ингээд чангалаад тэгшгэн байх хэрэгтэй байхгүй. Тэгээд жоохон ингээд эндээсээ ингээд дээшлэлсэн байгаа шүү дээ, тэ. Доошлох тусмаа уурныхаа үзүүрийг улам ингээд доошлуулна гэсэн үг байхгүй. Доошлуулж энэ чинь нөгөө нэг өгөөч арай жоохон доор тоглох магадaltaй. Тэгэн гутаа дараа нь энэ үзүүрийнхээ утсаар ингээд жоохон баг зэргийг наашаа татах ч юм уу. Эсвэл баг зэрэг ингээд твж өгөх ч юм уу. Тэгж ерөөхдөө загсны анхаарлыг ерөөхдөө татах боломжтой. Одоо ингээд цагирлчихж байгаа шүү дээ ингээд хагас бүргээ. Энийгээ жоохон ингээд татаж хангална. Жоохон бүр илүү нэг салхитай үе байгаа шүү дээ. Салхитай үед бол бүр ингээд доошлуулчихна уурынхаа үзүүрийг. Тэгээ байнгын нэг утас нь дандаа чанга байх хэвээр. Яг нефт ингээд сул усалт байхгүй. Тэгжээж яг загс ирээд нефийг ямар нэгэн тохиолдолд мөргөхөд зөвхөн уурны ч үзүүрэн дээр ич тас гэд цохиж мэдэрч явах хэрэгтэй байхгүй. Одоо ингэсэн байгаа шүү дээ. Энийг ингээ өрг хангалаад ингээ дэшээ ингээ явхал явж байгааз. Тэгээ одоо энэ үзүүр утас чинь одоо инхээр ингээ бүрэг гэлж байгааз. Бүрэг гэлэхгүй дандаа юмж байгаа чанга. Доошлоод ирэнгүүт уурынхаа үзүүрийг баг зэрэг ингээ налуулаад доошлуулад дахиад ийшээгээ нэг жоох ингээ явуулна. Тэгээ дахиад дараагийн каст хийх чинь инхээр чинь дараагийн каст хийгээд ингээ амралчих жоох гэж юм. Нефер өгөхдөө ингээ загсчлаа шүү дээ. Одоо ингээ тогтно шүү дээ. Тэгээ одоо ингээд уурынхаа үзүүрийг жоохон доошлуулна гэсэн үг байхгүй. Тэгэд энийг жоохон тат. Тэгээд гарчаа энэ дээр. Энд чи одоо усныхаа жигүүнийг мэдж байгаа шүү дээ. Ингээд шидлээ. Ингээд индикатор гэдэг одоо энэ шүү дээ. Энэ өнгөтэй шүү дээ. Энийг ерөөхдөө доошоо дэшег нь харуулна гэсэн үг байхгүй. Усныхаа гүнийг харуулна. Тийм, усныхаа гүнийг харуул. Тэгж ингэж явуулахгүй зэ. Одоо ингэ явуулж байгаа шүү дээ, тий. Ингэж явуулаад өшөө явуул. Одоо дараа нь арай чанга явж байгааз. Одоо ингэж явуулна гэсэн үг байхгүй. Ингэ явж байгаа ч угсаа доор чинь дүг гэд нэв чинь нүдж байгаа нь мэдгэж байгаа шүү дээ, тий. Одоо ингэ явж байгаа шүү дээ. Одоо ингээд уурын хоолжоо доошлууллаа. Сав буцаага тавилаа. Ингээд шидлээ. Зөв. Тэгж явуулна гэсэн үг. Одоо юугаа яачих. Зөв тэгж чангалаад. Ерөнхийдөө нефер бол урдаасаа одоо наадах чи байхгүй болно гэсэн үг. Ингэж биш. Усныхаа дээшээ чангалгууш. Усныхаа одоо ингэж шидэж байгаа шүү дээ. Жоо чирсэн маягтай. Тийм. Гэхдээ чихгүй нэг амар чихгүй. Тэгээд нэг урсгалаасаа нэг чүд жоох ордоо. Одоо тэгээд ихээрээ ингэж жоон доошлуулаад. Угсаа загс оронгоч чинь орч амар хүнд болно. Зүг дүг гэж яваад байгаа юм. Одоо ташиж байгаа юм мэдээж. Одоо ч эхний хэл чинь чулуугаа мэдэх хэрэгтэй. Одоо энийг жоохон чангал. Энийг жоохон хараач. Зөвхөн тийс ингэж. Одоо дараагийн каст. Каста хийгээд энэ хоолой болоо шаардлагагүй. Ингэж жоохон доошлуулаад. Тэгээд өгөөс ч ажиллахгүй байх юм бол өгөөснүүдөө нэг нэгээс солино гэсэн үг байхгүй. Хоёр даблаа хийсэн байгаа шүү дээ. Ерөнхий дээдл ч юм уу доотлын өнгөө ч юм уу сольж хийнэ гэсэн үг байхгүй. Одоо ингээд лайн чинь ингээд нааш угасч байгаа шүү дээ, тий. Гэхдээ энэ лайна ингээд байнга ингээд цаашаа ингээд хариулж явах хэрэгтэй байхгүй. Одоо өгөөс маань одоо тэнд явж штэ.
Энэ удаагийн гол маань одоо яг жиг дурсгалтай болохоор ерөөхдөө нэг ингээд тахны шаардлагагүй болчиход байна л да. За энэ юм долго шүү. Камерын дээр нь харагдаж байна уу юу? Энэ одоогийн бодлогын ус айгүй гоё тунгалаг байгаа болохоор энэ дээр хүмүүс авсан байгалаа загснаад ерөөхдөө цаашаа шахацсан гэсэн үг байхгүй. Цаашаа шахах юм уу, дээшээ ч юм уу, доошоо ч юм уу ерөөхдөө гүйж байгаа гэсэн үг. Ингээд лука заслын хэрэгслийн дэлгүүрээс нээлттэй холбоотойгоор зохион байгуулж танилцах өдөрлөг буюу флайн сургалт дээр ирсэн байна. За тэгээ өнөөдөр хичээл зааж байгаа юун дөрөнд чон клубын баг тамирчидаа бүгдэнд нь талархлаа. За тэгээ мэдхгүй чадахгүй их олон зүйл байсан байна. Жишээ нь одоо уурга тийм ээ, флай уургыг хэрхэн сетаплах уу, хэрхэн арчилж адгуулж авч явах уу, типэд утас болон энэ лайны холболт. За эдгээр зүйлсийг мэдэж авлаа. Уурганы балансыг таарууллаа. За тэгээд кастыг сурж байна. 2 төрлийн каст заалгалаа урагшаашаа. За тэгээд гараа зөвшөөрлөө сууж байна. За өдрийн мэнд залуусаа. Энэ жилийн загасчлах улирал нэгдэж байгаатай холбогдуулан бүх загасчдаа минь төргий. Энд цагаагаар сайхан байна. Загасчлалын флай фишингийн сургалт явагдаж байна. Энд сая жоохон сонирхолтой сайхан байна. Олон сайхан загасчид, шинэ залуу загас сонирхож байгаа уурга барьсан залуучууд ирсэн байна. Залуучуудаа уриалах нь гол усаа хайрлаж, байгаль дэлхийгээ хайрлаж зөв зохистой загасчлаарай гэж уриалмаар байна. Голын эргээр явж байхдаа энэ байгаль дэлхийг харж, хайрлаж, кайф авч байгаль дэлхийгээс илүү их энерги авахын тулд бусдад үлгэр дуурайл болж яваарай л гэж уриалмаар байна. За тэгээ загас бол бид бүгдийн амьдралын бас нэг гоё мэдрэмж, торгон мэдрэмжийг өгсөн биднэрт таашаал өгж байгаа нэг төрөл. Энэ спортоор хичээллээд олон сайхан залуучууд, олон хүмүүс энэ чинээс байгаль дэлхийн гоё мэдрэмжийг авч байгаад нэг баяртай байна. Гол дээр загас агнаад бариад тавих нэг өөр байна. Тавихгүй ингээд жижигхэн байсан ч гэсэн алаад байгаа хүмүүс бас харагдаж байна мөрсөр. Энэ дээр бас жоохон эмзэглэж байгаа шүү. Энэ бас жижиг загас магсыг өсч үржихийн сайн бодолцоорой гэж уриалмаар байна шүү залуучуудад. Өнөөдрийн одоо энэ флайн сургалт дээ шүү дээ. Энийг лукагаас зохион байгуулж байгаа юм. Тий, лукагаас зохион байгуулж байгаа. Лукагаас энэ айгүй нөгөө флай уур авсан хүмүүс байсан болохоор ерөнхийдөө тэрэн дээр нөгөө нэг флай тал дээр ямар ч мэдгэдэггүй энэ жилээ сонирхож авч байгаа хүмүүс их байгаа шүү дээ. Яг флайгаар баригээд бодож байгаа. Тим хүмүүс их голцоо авсан. Нэг тэднүүстэй зориулдаад ингээд нэг анхан шатны сургалт ингээ хиймээр байна. Яг юу хэрэгэлдэг, яг яаж загасчлах тал дээр тиймэрхүү тал дээр ерөөхдөө сая ирсэн хүмүүстэй бүгдэн сайхан сургалтаараа дуусчлаа. Ерөөхдөө эхнээсээ ерөөхдөө айгүй тавгүй анхудаа флайаар байж байгаа барьж байгаа мөртлөө кастангаа айгүй зөв сорж байна. Ер нь техник нь айгүй зөв байгаад байна.